Өчигдөр болсон Монголын үндэсний бүхий өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 16 насны ангилалд Дархан Уул аймгийн Хонгор сумын Харьяат Мон аль ёс сургуулийн 11-р ангийн сурагч Росуулын Омар хүү 34 давж улсын аварга болсон нь бүх сонирхогчдын дунд жинхэнэ шууган тариад байна. Нагацаах улсын зан Сэрик болон өвөөгийнхөө удмыг залгаж 5 настайгаас үндэсний бүхөөр хичээлж эхэлсэн тэрээр өнөө жилийн улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд төрүүлж улсын шонхор цол хүртээд байсан бол ийхүү өсвөрийн улсын аварга болж байна. Дархан аварга Сүхбаатыг шүтдэг түн шиг бүх болохоор өдөр бүр сургуулиудаа тасралтгүй хийдэг тухайга ярьж байна. Тэгээ ер нь 120 хүүхэд ороод эхнийхээ тойрогт дунаагүй гараад тэгээ хоёрдугаар тойрогт дунаагүй гараад гуравдугаар тойрогт их нөгөө сүүлийн шигшээ шат маань их чанга байсан. Тэгээ бүгд л сайн шигшээд муу хүүхэд үлдэхгүй. Тэгээ бүгд сайн хүүхдүүд үлдсэн байсан. Тэгэл бүгдээ сайн хинуур үзсэн. Тэгэл ер нь усын их болд сэр дамб тэмүүлэнгийн хүүхдүүд их сайн. Над ер нь их чанга байсан. Тий. Өөрөөхөө яваад барилт гэж бодоод тэгээд барилдаад давсан. За би бүхөлн гээд одоо сэрках өвөөгөө хараад ер нь бүхөлийг гэж бодоод 5 наснаас эхлээ бүхөлөх гээд тэгээд ер нь хичээгээл явж байгаа. Тэгээд энэ сургуульд болохоор би одоо ингээм амжилттай ахиж тийм ээ хичээл намдаа шамдан суралцыг хэлж ирсэн дээ. Цагаана багш минь бол одоо ингээ бие тоож болохгүй. Бэлтгэлдээ өдөр тутамдаа ирэх ёстой, хичээл дээр ирж тархиа цэнэглэх ёстой гэд баян хэлдэг. Тэгээ сэрэг ах манаас ер нь захиас баян хэлдэг. Бэлтгэл сургуульд бүх юм ер нь барилдааны талд ч гэсэн одоо ингээд чудаг төгөлдрийн талд ч гэсэн баян ер нь хэлдэг те. Өнөөдөр миний төрсөн өдөр тэгээд төрсөн өдөр бэлэг барина гэж хичээсэн. Тэгээд хүмүүсийнхээ над итгэж ирсэн хүмүүсийн итгэлийг надаагүй өөртөө тэгээд бэлэг барьсан маш их баяртай байгаа. Улсын аваргын 1-р тойргийн барилдаанд давчхаад ёс зүйгүй муухай үйлдэл гаргасан байна лээ. Би үнэхээр их хичиж байна. Намааг уучлаарай. Багш маань үргэлж жудагтай ёс зүйтэй байхыг сургадаг. За өчигдөр үлгийн хүчтэн дивжээ болон дархны бөхчүүд маань хүлээн авсан. Цагаанбаатар багш маань бусдаа үлгэр дуурайлтай байхыг сануулдаг учраас хичнээн ядарсан ч хичээлдээ ирээд сууж байна хэмээн Омар хүү ярьлаа. Түүний дараагийн зорилго нь улсын цолтон болох. Тэгээ улсын их болдгоо хүүхдээ барилдсан. Тэгээд тугныхаа урд угаас тгий гэж бодоагүй маа. Тэгээд дараа нь би өөрөөс нэлсэнтэй уучлаарай би тгий гэж бодоагүй гэдэг өөрд нэлсэж зүгээр л гэсэн. За цагт. Тэгээд хүмүүс маань их муухай юугаар хүлээж авсан байлээ. Тэгээд би үгэн тгий гэж бодоагүй. Та бүхнээс уучлалт гуйж байна. Өчигдөр улсын аварга болсон баяраар яаж тэмдэглэв? Тэгээ нөө манай үлгийн хүчтэн дивжээ дархаар хүмүүхэд дивж байгаа маань хүлээж авсан. Тэгээд нэг хоолнд орж аваад зэрэг гэрт очиж амарсан та. Тэгээд өглөө хичээл багш өглөө хичээл дээр ирээд тэг бусдад үлгэр дуурайлтай байх хэрэгтэй чи хичээл дээр ирсэн. Тэг хичээл дээрсэн. Намайг үргэлж дэмждэг бүх хүмүүстээ болон аав ээж ахын дүүстэй маш их баярлалаа. Тэгээд компани Гантиг өргөө компани Happy Town Шарангол хувьцат компаниудаа маш их баярлалаа. Тэгээд та бүхний итгэлийг алдаагүй маш их баярлж байна. Үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн гайхалтай уран хурц барилдаантай энэ шавилхан хүүг цаашдаа Дархан Уул аймгаас төдийгүй казах яснуудын дундаас түрэн гарах Монгол үндэстний бүхийн томоохон цолтой бөхчүүдийн нэг зүү ёсоор мөн хэмээн бүхийн хүрээнийхэн таамаглаж байна.